Би тоогооч мэрэгчлэр ажиллаад 12 жил болж байгаа. 5 жилийн өмнөөс би өвдөд хамарнаас их цус гардаг. Энэ дэлхийн өвдөд байсан. Тэгээ шинжилгээнд орсон. Тэгсэн хамарнаас цус гараад алаа тосоод их өндөр тийм гэсэн чи илгэжийг өөрчлөлттэй байна. Ажил мэрэгчлээс болсон байж мэднэ гэх. Тэгээд би ийм ууж ахаар ингээд шинжилгээнд ороод инфекцийн цай ууж эхэлсэн элэг амгалах. Цай уусны дараа шинжилгээ өгөхөд хамарнаас ер нь цус гарахгүй одоогоор би одоо 5 жил хэрэгжилж байгаа. Тэгээд алаа тосоод байнга яг хэвийн хэмжээнд өчгөөдтэй тэгж байгаа. Их чинь бол ийм тариа хэрэглэхээсээ илүү ургамлын гаралтай цайгаа хэрэглэхийг их эрмэлздэг. Цааш хэрэглэх болно.